Хурлын хамгаалын газраас дүн шинжилгээ хийсэн. Тэгээд дүн шинжилгээ хийсэн юутай танилцахад аудитын байгууллага бүтэц оронтой өссөн. 2022 оноос хойш одоо 2 дахин өссөн мөртлөө хэрэгжилт одоо маш муу байна. Уг нь бол хамаарлаараа та бүхний бүтэц оронтой өсөхөд та бүхний одоо тэр гаргасан зөвлөмж актын хэрэгжилт чинь дагаад өсөх ёстой. Мөн дээрээс нь аудитын шийдвэрийн хэрэгжилтийн газар гэж шинэ газар байгуулсан. За ингээд байхад одоо энэ хэрэгжилт их муу байна. За мөн та бүхний тавьсан одоо акт энэ хууль хяналтын байгууллага дээр очиод 33% нь байсан баха. Ингээд одоо хэрэгсэхгүй болдог гэх мэтлэн ийм зүйлүүд байгаад байх юм аа. Тэгэхээр энэ дээр та бүхэн одоо ямар хариулт хэлэх вэ? Яагаад бүтэц орондоо өссөн мөртлөө энэ хэрэгжилт энэ юмнууд нь муу байгаа юм? Аль эсвэл одоо үндсэлгүй тийм акт шийдвэр гаргаад тэр нь унаад байдаг юм уу? Аль эсвэл байцаагчид аудиторууд нь очиод хамгаалж чаддаг юм уу? Хуулийн хэлтэй байгууллага төр. Энэ дээр нэг тодруулж хариулаач. Наранбаатар гишүүний асуултанд хариулъя. Аудитын шийдвэрийн хэрэгжилт одоо харьцангуй би бол өмнөх оноосоо бол агсан байгаа. Бид нар өөр аймгаар нь оноор нь ингэж авч үзэж байгаа. За тусгайлсан ийм нэгж байгуулсантай холбоотойгоор бид нар энэ дээр бол үр дүн гарна. За ер нь бол аудитын шийдвэр нь өөрөө жилээр энэ төр одоо хэрэгжилт гардаг. Одоо өнөөдөр тавьчаа маргааш нь яачдаггүй. Ийм учраас бид нар завсрын аудитаараа нэг үздэг. Тэгээд дараа жилийнхаараа бүтэн жилийнхээ аудитээр үр дүнгийн ингэж тооцож гаргадаг учраас магадгүй ийм одоо байдлаар харагдаж магадгүй. Одоо жишээл сая орсон аудитын акт албан шаардлага бол бид нар дараа оныхоо акт албан шаардлагын үр дүнгээр нөлөөлж юу яаж тооцож гаргах хамгийн одоо сүүлийн хугацаа. Наан нь магадгүй бид нар хугацаа заагаад яаж болно? Хугацаа заагаад тавьсан тохиолдолд тэр хугацаагаараа тооцно. Үгүй бол яг дараа жилийнхээ аудитын угаарл ингэж гарчиж байгаа. Тийм учраас энэ шийдвэрийн хэрэгжилттэй холбоотой асуудал бол одоо тодорхой хугацааны дараа ингэж үр дүн гардаг ийм зүйл байгаа. За хоёрдугаарт нь энэ хууль хяналтын байгууллага шилжүүлсэн асуудлаар би бас хууль хяналтын байгууллагуудтай бас уулзах ийм хүсэл тавьсан. Тэгээд уулзах ийм одоо уулзъя гэж ингэж бол ярьсан байгаа. Хоёр талын асуудал байгаа. За нэгдүгürt бол манайх гэмт хэргийн чин чанартай гэж үзэж байгаа асуудлынхаа нотлого баримтыг одоо сайн тавьж, сайн гаргаж, материалаа сайн бүрдүүлж ингэж араас нь хөөцөлдөх нэг асуудал байна. Манайх бол ерөнхийдөө өгөөд ингэж орхичод байгаа байхгүй. Прокурор шилжүүлээд тэг орхичдог. Тэгээд ингэ араас нь явахгүй байгаа учраас энэ нэг асуудал одоо байж магадгүй. Хоёрдугаарт манайхны тавьж байгаа зарим асуудал төр бид нар энэ чанарын одоо юуны талаас нь хууль эрх зүйн талаас нь сайн одоо дүгнэх шаардлага байна гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас энэ тал дээр манай энэ аудитын шийдвэрийн хэрэгжилтийн газар бол тусгайлаад ингээд нэлээд ажиллаад эхэлсэн байгаа. За тийм учраас би энэ тал дээр бол одоо ахиц дэвшил гарна гэж үзэж байгаа. Зөвхөн өмнөх одоо энэ 25 оны энэ дүнгээс харахад бол энэ 30% нь хэрэгсэхгүй болсон гэдэг бол яг одоо бодит тон энэ. Энийг бол бид нар одоо өөр төвшөнд аваачна гэж ингэж тооцож байгаа. Өөрөөр бидний тавьсан асуудал бол санхүү төсвийнхөө хувьд бол яг мэргэжлийн тийм одоо зөрчил юм аа манай санхүүгийнхэн гаргаж тэгээ хууль эрх зүйн хувьд бид нар тэрийг гэмт хэрэг мөн байна гэж ингэж үзэж цаашаа тавих учраас энэ бол тийм одоо хэрэгсэхгүй болох асуудал биш, харин ч одоо бүр мэргэжлийн түвшинд гаргаж тавьсан ийм одоо гомдол санал байх ёстой гэж би бол ийм шаардлага тавьж ажиллаж байгаа. Өмнө нь тавьсан асуудлууд дээр бол ингээд хугацааны хувьд удаж байгаа, шийдэгдэг өнөөдрийг хүртсэн, тэгээ ингээд замдаа ингээд хэрэгсэхгүй болоод байгаа юмнууд бол одоо бол байгаа. Зүгээр одооноос ингээд тавих асуудлууд дээр бол тийм зүйл бол цааш давтагдахгүй гэдэг дээр бол би эргэлзэхгүй юуг байгаа, итгэлтэй байгаа. За баярлалаа. За тэгээд цаашдаа энэ өөрчлөлтгүй дүгнэлт авсан байгууллагын тоо сүүлийн 5 жилд тасралтгүй буураад байна гэж байгаа. Энэ чинь өнөө сахилга хариуцлага бол хэвээрээ улмал одоо алдагдаад байна гэсэн үг.
За мөн одоо албан шаардлага төлбөрийн актын хэрэгжил тоогоор өндөр харагдах боловч мөнгөн дүнгээрээ дөнгөж 10% байна гэж байгаа. Энэ одоо анхааруулжтай асуудал байна. За дараа нь одоо хариуцлагаас одоо зайлсхийх хандлага байна. Их хэмжээний мөнгөнд үнэтэй зөрчил төлбөрийн акт тогтоохоос зайлсхийж зөвхөн албан шаардлага өгөх хандлага ажиглагдсан гэж. За түн шинжилгээнд ийм юм тусгагдсан байна. За мөн одоо хууль сахиулах байгууллага шилжүүлсэн асуудлыг 30 гаруй хувь нь хэрэгжихгүй болдог. Баримтжуулалт муу байна. Очоод хамгаалж байгаа та бүдгийн одоо чадвар нотлогоо гэдэг юм уу юу гэдэг энэ тааруу байна гэсэн. За ийм зүйлүүд одоо энэ тамгын газраас хийсэн дүн шинжилгээнд тусгагдсан. Тэгээ аудитын шийдвэрийн хэрэгжилтийн газар одоо цаашдаа бас энэ дээр нэлээд сайн ажиллах ёстой юм байна гэсэн ийм зүйлүүд бол ажиглагдлаа. Энэ дээр одоо та бүхэн цаашдаа анхаарч ажиллаарай гэж. За ингээд гişүүд асуулт асууж хариулт авч дуслаа.